Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна автомашин спорт сонирхогчдод зориулдаг хобби болон мөн энэ нэвтрүүлгээрээ үзэх болно. Харин үзэгч та бүхэн нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Зам хөдөлгөөнд оролцож байгаа иргэд маань хөдөө орон нутг руу зорихдоо тэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг залшгүй хангах шаардлагатай болж байна. За саяхан орсон цагийн агаарын нөхцөлөд шалтгаалаад зас их бага хэмжээгээр орсон. За үүнээс шалтгаалаад нийслэл хотуулан орон нутгийн замууд дээр зорчих хэсгээр зам дээр нэлээдгүй халтаргаа болоо үүссэн байгаа. Тэгэхээр хамгийн гол нь яг энэ өдөө үйлрэл хайр нэрсэн байгаа энэ үед бол манай жолооч иргэд маань яг тэрэгслийнхаа үйлчлэлтийн бэлтгэлийг 100 хангаагүй нөхцөл байдал бас саяны засарсан нөхцөл байдал дээрээс анзаарч байна. За голдуулуу зуны үйлрлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа зөрчил байна. За мөн дээрээс нь өдөө орон нутгийн замд зуны түлштэй явж байгаад тэр ирсэн сат зогсон зөрчлүүд хүртэл бүртгэгдлээ. Тэгэхээр ерөөсөө жолооч та нийслэл хотоос юм уу эсвэл хөдөө орон нутгаас нийслэл хот руу зорих байгаа энэ үедээ хол замд гарахдаа ерөөсөө тэр ирслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай болж байна. Энд юу вэ гэхээр өвлөө үйлрлийн дууг нин дээр тэрэгсэлтэй хийх. За хоёрт нь дос маслаж солиулах. За гуравт нь тухайн тэрэгсэлт тохирох түлш бензин маслыг сайдар бацаах. Ингэхдээ бас яг өвлөө үйлрлийн зориултын түлшийг бас хийх шаардлагатай болж байна. Хол замд гарч байгаа жолооч иргэдийн хамгийн гол анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр зам орчинд урдаа зөв тохируулж явах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр яг энэ замын зорчих хэсгээр халтаргаа болгоо усцсан ийм байгаа үед жолооч иргэд маань хурдаа зөв тохируулж аюулгүй байдлаа хангаж явах шаардлагатай. За мөн дээрээс нь орон нутгийн зонд энэ гүйц төрүүлэх буюу саадыг тойрох гарах үйлдэлээр хамгийн гол анхаарах ёстой зүйл болж байгаа. Энэ үйлдэлийг хийхдээ ерөөсөө анхаарал болгоомжтой. Яг зөвшөөрөгдсөн үзэгдэхүүрээ ахлахлагдаагүй эдгээр замд гүйц төрүүлэх үйлдэлийг хийх шаардлагатай. Урд өмнө нь бол бид нар зам хөдөлгөөний аюулгүй байдал гэхлээр зөвхөн замын цагдаа юм уу эсвэл жолоочтой холбоотой асуудлыг л авч үздэг байлаа л да. Тэгээ 2004 оноос эхлээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Дэлхийн банкны хамтарсан анхны илтгэл хэвлэгдсэн. Тэгээ энд бол зам хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол өөрөө зөвхөн жолоочоос хамаарахгүй зөвхөн цагдаагийн үйл ажиллагаанаас хамаардаг юм аа. Тэгээ зам хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол хүн тээврийн хэрэгсэл зам орчин гэсэн дөрвөлмийн аюулгүй байдлын зохиц байна. Тэгээд энэ зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бол өөрөө замын аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, за зам тээврийн осолд орцсон тохиолдолд бол энэ эмнэлгийн тусламж үйлчлэгийг хэрхэн үзүүлэх вэ гэдгээс бол зам хөдөлгөөний аюулгүй байдал бол их хамааралтай байна гэж үзсэн. Монгол улсын хувьд бол энэ 2012 онд зам хөдөлгөөний аюулгүй байдлын стратеги гэж баталсан. 2019 онд зам хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр гэж баталсан. Зам хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл жил болгон зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гэж ингээд батлаа явж байгаа. Голдуулуу орон нутгийн замд иргэд маань зам орчинд хурдаа тохируулахаас гадна бас тухайн тэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал салхины шлиг хүртэл бүрэн гүйцэд ажиллаж гин үү ажиллахгүй байна уу гэдгийг бас нэгтэлж үзэх шаардлагатай. Яг тэгэхээр засан шуурга болж байгаа энэ үед бол зам орчны үзэгдэхүүрийг ахалгалж байгаа юм үед дээр бол салхины шил арчиж ажиллахгүй байгаа нөхцөл байдал дээр нөгөө зам орчны үзэгдэхүүрээ багассан ийм нөхцөл байдалтай. За ингээг улмаас осол аврах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэгээд жолооч иргэд маань орон нутгийн замд явахдаа хүүхдээ айлгүй дээрлэлтнэр нэг талаас бас анхаарах залшгүй шаардлагатай. За зорчих хэсгээр түр буюу удаан хугацаар зогсох ийм үйлдэл хийхдээ тухайн зам орчинг бүрэн чөлөөлөх шаардлагатай. Дамаа яг энэ өвлөө үйлрлийн хаянд ирсэн замын зорчих хэсгээр халтаргаа болгоо үүссэн байгаа үед гол төлөө тухайн орон нутгийн замын зорчих хэсгийн нэгдүгээр бүрэн чөлөөлөгөө зогссон байдаг. Ингээд нөгөө саадыг тойрох байгаа тэрэгсэл юм уу эсвэл цусаа харамж авахд голгож очоод араас нь мөргөж орох
ийм тохиолдлууд бас цагдаагийн байгууллагт бүртгэж байгаа. Тэгээд хол зонд гарахаас өмнө тээврийн хэслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, нөгөө талаасаа зорчигчдын аюулгүй байдлыг хангаж хамгааллын бүсийн зөвлөх, жолооч сайтар амарсан байх хэрэгтэй. Дэлхийн судлаачид, үндэсний судлаачид юу гэж хэлдэг вэ гэхээр зам тээврийн ослоор насварж байгаа хүний тоо, хүнд гэмтэж байгаа хүний тоог 50% бууруулахдаа дэлхийн зорилт төвшүүлээд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ энэ зорилтод хүрэхийн тулд бол манайх 3 зүйлийг бол одоо нэн тэрэмд хийх шаардлагатай байна гэж үздэг. Нэгдүгээрт нь тээврийн хэрэгслийн хурдыг яг дөрөн заасан хэмжээнд барьяач гэдэг асуудал. Хоёрдугаарт нь согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ автомашин жолоодох асуудлыг бол болох хэрэгтэй гэдэг асуудал. Гуравдугаарт нь бол хамгаалах бүс, хамгаалах малгай гэдэг имийг бол одоо бүрэн хэрэглэх юм асуудал их юм чухал байна гэж үздэг байгаа. Тэгэхээр өнгөрсөн одоо сүүлийн 5 жилд гарсан зам тээврийн ослын судалгаанаас аваад үзэхэд бол зам тээврийн ослоор насварж байгаа хүмүүсийн 80% нь бол орон нутгийн замд, 20% нь бол Улаанбаатар хотын замд байна. За ерөөсөн орон нутгийн замд насварсан хүмүүсийг аваад үзэхээр зэрэг 80% нь бол тээврийн хэрэгслээр зорчигч, 20% нь бол явган зорчигч байна. Тэгэхээр эндээс эхлээд өнгөрсөн жил зам тээврийн ослын судалгааг аваад үзэхээр зэрэг одоо яа гэвэл энэ зам тээврийн ослоор насварсан хүмүүсийн 90% нь бол хамгаалах бүс хэрэглээгүй явж байсан гэсэн ийм судалгаа байгаа байхгүй. Тэгээд одоо гол төлөв иргэдээс ирж байгаа гомдол мэдээлэл юу гэдэг вэ гэхээр орон нутгийн замд жолооч иргэд мань хоорондоо шөнө өрөөний цаг үед гэрэл шилжүүлдэг вэ. За энээс шалтгаалаад бас замын хажуу руу орох, эсвэл бол гэрлийн гэлбанд орсны улмаас жолоодлого алдагдах гэсэн одоо эрсдлүүд байнга дагдаг учраас та хүмүүс хөдөлгөөнд оролцож явахдаа анхаарал болгоомжтой зам орчиндөө анхаарлаа хандуулж, хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөе. Шөнө өрөөний цаг үед гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцоорой. Магадгүй одоо таны хойно тэрээс дагаа авч жагаад урдсан ямар нэгэн байдлаар одоо өөдөөс машин байхгүй нөхцөл байдал дээр гэрлэн төхөөгөөрөө бас гүйцэтгүүлэх, хориглох үйлдэл өсөх болцоотой байгаа. За ингээд энгийн одоо хөдөлгөөний соёлоос бусдын амнаас эрүүл мэнд одоо яригдах байгаа учраас жолооч иргэд маань бас хариуцлагатай байхыг одоо цагдаагийн байгууллагаас анхааруул зөвлөмөр байна. Асуусан хүмүүсийн судалгааг аваад үзэхээр зэрэг 80% нь бол одоо үзэгдэлд хангалтгүй үед, өөрөөр хэлбэл харанхуй үед гарсан зам тээврийн осол гараад байгаа. Нөгөө талаар бол орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын нөгөө ослын үр дагавар сүйтгэлийн хувьд бол харанхуй үед гарсан зам тээврийн осол бол ихээхэн байна гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө яадаг гэхлээр юу гэж яадаг гэхлээр зам хөдөлгөөний аюулгүй байдлын зам тээврийн осол, зам хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг гэдэг нь болгоомжгүй үйлдэгдэг гэмт хэрэг. Энэ бол өөрөө яадаг гэхлээр шөнийн харанхуй үед бол хүний мэдээллийг хүлээж авах чадвар гэдэг юмтай бол шууд холбоотой байна гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл хар бараан зүйлийг бол шөнийн харанхуй үед бол 20-30 м-ийн зайнаас авдаг, цагаан зүйлийг 30-40 м-ийн хүний харах боломж бол хязгаарлагдуулна шүү дээ. Тэгэхээр орон нутгийн замд гарсан зам тээврийн ослоос нэг осол дээр одоо 4-5 хүн асуурсан ийм ослоо гараад үзэх зэрэг харанхуй үед зам дээр яг тээврийн хэрэгслээ орхио зогсчихсон, тээврийн хэрэгслээр араас орсон. Түүнийг гим гинтхэн тойрох гэж байгаа, тойрон гарах гэж байгаад өөдөөс ирж тээврийн хэрэгслээ мөргөлдсөн. Ийм осол ихээхэн байна. Хоёрдугаарт нь бол одоо яадаг вэ гэхээр шөнийн харанхуй үед ялангуяа одоо Монгол улсын хувьд бол нөгөө өвлийн цагт нар эрт жаргадаг, орой манддаг энтэй. Тэгээ энэ үед бол одоо яадаг гэхээр зам хөндлөн гарч байгаа үед бол явган зорчигч намайг харж байгаадаа гэсэн тийм бодолтойгоор хардаг. Гэтэл бол жолооч бол өөрөө хамгийн хол зай харах бол одоо 20 м-ээс харж байгаа шүү дээ. 20 м-ээс харж байгаа жолооч 60 км/цаг хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч бол тэр явган зорчигчийг мөрөхгүй байх юм бас болцоо байхгүй. Тийм учраас явган зорчигч явган хүнийхээ гарцаар гарах ёстой. Тэр жолооч нь бол тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох ёстой. Явган зорчигч аль болохоор гэрэлтэй газараа зам хөндлөн гараач гэдэг ийм асуудал яригдээд байна. Хоёрдугаарт нь бол одоо тэр нөгөө зам дагуу явахтаа аль болохоор
нөгөө явгууныхаа замаар явдаг, зорчих хэсгээр явахгүй байх. За зайлшгүй зорчих хэсгээр явах тохиолдолд хөдөлгөөний чиглэлийн эсрэг, өөрөөр хэлбэл өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ажиглах ийм байдлаар бол хөдөлгөөнд оролцоно гэд замын хөдөлгөөний дүрмэн дээр заагдсан ийм дүрмийн заалтыг хэрэгжүүлээч гэж ингэж л хүсэх байна да. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Leader Auto Parts компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо машиныхан маань мотор тачигнж дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензинд хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Гинж юм уу гэхээр гинж биш байна. Юу юм болоо зарим газраар очихоор одоо мотороо задлуул эсвэл мотороо солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш, задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. Намайг Дашбаатар гэдэг. Насаараа жолооч хийсэн. Миний тэрийг доголдоо сүүл үед фижигнээд өглөө хутаа хийдэг. Маш тартагдаг дуурайд. Тэгээд би нэг мотортоор нэг солиулээд одоо мотор боологдөг юм яадаг гэдэг нэг найз дээр өөрчн найзад очиод очсон чинь ярьсан чинь энд нэг лидер гэдэг нэг төв байдаг. Тэн дээр чи өглөө очиод байгаа. Тэгээд яадаг гэсэн чи яваалаач. Миний машин янз юм болсон. Манай хөргөний машин гоё болсон. Мотор задлахгүй гэдэг. Машин ер нь явцын дунд гоё болдго юм байна. Хөргөн тэгээд өглөө хөргөн өрөөд ирсэн. Тэгээ хөргөн нэрэнгүүтээ ясна би хэлчихсэн. Янз юм болж ийлээ хөнгөрөөл. Талдаа нэг 10 юм уу? Талдаа нэг 10 км яваад наврахнараа харуулаад тэрхтэл машин хөнгөрөөд ирж байна лээ. Land Cruiser 105 гэдэг нь яг энгийн төлөй цагаан мотортой. Яг өөрөөхөр юм байгаа тэрийг нэг. Тэгээ би энэ сайхан үйлчлэгийг хийлгээд замдаа нэг төлөв шийж яваад 40 литр гэсэн тэрийг хийж яваад тэгэл эндээс гараад явсан. Баян зүрхийн тавчааны яг нэг гүүр байдаг штэ. Тэрээд гараад ирсэн машин өнгөрөөл ирчихлээ. Тэгэхээр би цаашаа тэр тэгэхээр хонхор орчоод ирлээ. Янзын гоё болоо зүгээр. Энэ төлөй цагаан моторч айгүй гიშгүүлдэг байхгүй юу? Зүгээр тэгэхээр чи нэг 80 маяг чи нэлээд 80 90 100 хүрээд тэр чи нэлээд гიშгүүлдэг. Сая бол зүгээр ингээд явж явах чинь зүгээр гоцгээл хөнгөрөөл ирж ийл. Тэгээд би тэгэхээр яадаг юм нэг гიშгсэн машин дээр гүйтрүүлэх чинь дөлөө цагаан чи айгүй орилддаг шүү дээ. Бас юу турбаг өчрөх ер нь яг бярдаж явдаг машин байхгүй. Тэгэхээр чи зүгээр хөл хөрөөл өмсгөл гараад ирж. Тэгээд би тэр чигээр нь гүйлгээд бүр хонхор ороод ирж байгаа. Машинда 3 юм хийгээл гарсан. Тэгэл сайхан болоод ирлээ. Тэгээд наашаа явсан чинь зүгээр цаашаа яваад би чи бүр налахаа натлахчаад иргэсэн. Олбол хөнгөрөөд ах шиг санагдаад гიშгээд ах чинь зүгээр гоцолцоол байна л дээ. Гөдлөл 100 хэрэг үрж. Тэгээ хийдэг чинь. Би зургатаар нэг харж ирсэн. Нэг ийм юмнууд реклам даалгаа байдаг. Тэгээд хаана байдаг юм болоо гэх. Тэгвэл чи зүгээр амгаланд байдаг юм байна. Би нэг аваад 2 жил болж байгаа тэрэг. Би одоо альбанд яг ийм өөрөө бас 105 таа. Миний тэр болохоор юутай турботой 24-тэй. Тэр бол үүндээ явдаг байхгүй. Энийг ч унаад би одоо ингээд өмнө одоо ингээд урт тэр гүнүүд гүйцэтгэх гэж хэвээ баг өөрөө ингээд тоглолцоод байдаг байхгүй. Машин явж өгөхгүй. Сая зүгээр энэ ийш ангараад яг тэр баян зүрхийн тавчааны яг наадруу гүрээд гардаг шүү дээ. Тэгэхээр зүгээр сэмсгээл ирчихлээ. Дөлөй цагаан мотор явдаг юм байна. Би энийг чи одоо би 24 мотор 80 турботой 24 50 гэж яриад явж байсан юм байхгүй. Ерөөсөө тосоо солихоосоо асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ
гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Нэгд өндөр зардалтай засвараас сэргийлж чадчихээн. Хоёрт одоо энэ тос солих үйлчилгээ бол энэ задлгуу засах үйлчилгээ бусад тос солих үйлчилгээнээс харьцангуй зардал өндөр мэт боловч машина өндөр зардалтай засвараас сэргийлж байгаа ийм үйлчилгээ байгаа. Надад хүн тэгсэн. Та би одоо миний тэр нөгөө 100 болохоор юу яадаг байхгүй юу? Турботой 24 турбо авчиад байгаа. Би одоо турбог зөндөө сэлж сая би одоо 850 мянгаар турбо аваад ажлынгоос нь 2 дуулаа сая 50 мянгаар тавьж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ би энэ нэг за ер нь 24 турбота 24 болгоно гэж одоо хүнтэй яриад Халабатаа гэрээшгийн нөхөнд байгаа гэсэн. Тэгэл доод юу бодлого солигддог ямдан саасан ямдан манд тэр чигээс солигддог юм байл шүү дээ. Дүлийг цагаан батар явдаг юм байна. Гол нь одоо нэг юм зөв сонгохол чухал байдаг юм байна. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм. Харин манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр утас 99 1279. Монголчуудын шохоорхон бас өхөөрдөн ундаг гэхдээ том биет ахнараас огт дутахгүй туулах чадвартай Suzuki Jimny 5 хаалгатай боллоо. Энтгэгдэх Suzuki-гийн салбараас үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа Jimny-гийн энэ загвар хаалганы тоо нэмснээр 30 орчим сантиметрээр уртасч харин өргөн өндөр нь өөрчлөгдөөгүй байна. Ингэснээр багаачны эзэлхэн 208-аас 332 литр болж тэлсний зэрэгцээ арын суудлын хөлийн зай ялимгүй уужуу болжээ. Моторын хувьд харин 1.5 литрийн бензин гэсэн ганцхан сонголттой. Энтгэгчүүд 5 хаалгатыг дотооддоо борлуулахаас гадна экспортод гаргаж магадгүй гэсэн мэдээ байна. Хятадын автоүлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүний мэдээллийг гүйцэхийн аргагүй болж байна. Танилцуулаад удаагүй одоо борлуулалт нь эд явагдаж байгаа танк 300, танк 500 загварын араас танк 700 загвар зах зээлд гарахад бэлэн болжээ. Энэ загварыг өнгөрсөн онд танилцуулсан ч үйлдвэрлэлд нэвтрэх өнгө төрх нь одоо л тодорхой болж байгаа юм. Great Wall брендийн энэ загвар 5.1 метрийн урттай, 3 литрийн 360 морины хүчтэй V6 хөдөлгөөртэй байх юм. Ингэснээр өмнөх 300-500 загваруудын дэргэд хамгийн аварга биетэй болсны зэрэгцээ илүү ирэмгий дүр төрхтэй харагдаж байна. Америкчууд 2023 оны шилдэг автомашинуудаа сонгон зарлалаа. Детройтын автодилерүүдийн холбооны нийт 47 нэр дэвшигчээс 3 төрөлд Хойд Америкийн шилдэг автомашиныг тодруулжээ. Үүнд Хойд Америкийн оны машинаар Acura Integra, Хойд Америкийн оны ачааны машинаар Ford 150, Хойд Америкийн оны Jeep-ээр Kia EV-г нэрлэв. Он дүнгэнсэн бас нэг сонирхолтой статистик байна. Оросын холбооны улсад 2022 онд хамгийн их зарагдсан автобрэндүүдийн жагсаалтны эхний 5-д Lada, Hyundai, Kia, Renault мөн Хятадын Chery багтжээ. Өнгөрсөн жил Орост 39,200 Chery зарагджээ. Мөн борлуулалтын эхний 10-д Хятадын Haval, Geely гэсэн үйлдвэрлэгчид багтсан байна. Мэргэжилтнүүд тун удахгүй Хятадын автоүлдвэрлэгчид эхний 3-т багтах болно гэсэн таамаглал дэвшүүлж байна. Оросын автобрэндүүд дэлхийн жишгээс хоцрохгүй хичээн зүтгэж байна.
Өнгөрсөн онд олон нийтэд үзүүлсэн Geneva цахилгаан автомашины зарим үзүүлэлт тодорхой болж байна. Гэр бүлийн кроссовер буюу туулах шатвар сайтай загвар гэж танилцуулж байгаа энэ загварын урт нь 4.5 м, багаж нь 610 литрийн багт амжтай, нэг цэнэглэлээр 460 км туулж 100 км/цагийн хурдыг 2.7 секундэд авах юм байна. Оросын бас нэгэн алдарт брэндтэй холбоотой шинэ мэдээ байна. УАЗ үйлдвэрийнхээ өөрийн тэргуун загвар Patriot GP-г эх жилээс эхлэн дизель төлөвлөгөөр тоногсон хувилбарыг худалдаанд гаргахаа зарлалаа. 139 морины хүчтэй энэхүү турбо дизелийг 6 шаталт механик хурдны хайрцаг дагалдах юм байна. Toyota Hilux GR Sport оффроудын улаан фэнүүдэд зориулсан мэдээгүй өнгөрч боломгүй санагдлаа. Toyota-гийнхны санааг саяхан худалдаанд гарсан Ford Ranger Raptor ихэд зовоогоод удаж байгаа юм. Тэд өөрсдийн домогт Hilux пикапыг иймэрхүү спортлог, агсан туулах чадвартай хувилбартаагаар гаргахыг олон жилийн өмнөөс мөрөөдөж ирсэн билээ. Тэгвэл нэлээд тодорхой үр дүн гарсан байна. Бөөнөр үйлдвэрлэхэд бэлэн болсон. Hilux GR Sport загварын явахын дангийг нэлээдгүй хүчтгэж хатуу бүршээр тоногсон төдийгүй морины хүчийг 224, зүтгэх хүчийг 550 Ньютон-метр болгосон 2.8 литрийн турбо хөдөлгүүрийг хамардан хийжээ. 400 Ньютон-метрийн хүчтэй Ford Ranger Raptor-т арай л хүрэхгүй энэ загвар ойролцоогоор $50,000 байх сурагтай. 6. Сонин хажин. Ингээд төгсгөлд нь уламжлал ёсоор хажин жигтэй тохиолдлуудын мэдээг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Атланта хотод шатхуун түгээх станц дээр ирсэн пикапыг цагдаа нар хулгай машин байж болзошгүй хэмээн сэжиглэж шалгахыг оролдоход ийм юм болжээ. Америкийн нэгэн хотод автомашиныг хулгайлахдаа онгорхоо орхисон лүүкээр нь орсон тохиолдол гарчээ. Машинаа бүрэн битүүмжилж орхин одохыг энэ тохиолдол дахин сануулж байна. Toyota-гийн ирээдүй. Улс төрөгчөөр ажилладаг цахилгаан автомашины хувьд Toyota Mirai нь дэлхийн хамгийн их зарагдсан юм. Царайлаг дизайн, тансаг бүхээгтэй энэхүү машин нь 182 морины хүчин чадалтай бөгөөд улс төрөгчөөр дүүргээд 640 гаруй км явж чадна. Цэнэглэгч станц ашиглан батарейгаа цэнэгэлдэг цахилгаан хөдөлгүүртэй өрсөлдөгчд шигээ хурдан бишж Mirai нь ядаж боловсронгуй амьд жолоодлогыг санал болгодог байна. Toyota Mirai нь fuel cell гэж нэрлэгддэг төхөөрөмждөр суурилдаг бөгөөд энэ нь ус төрөгчөөс хүчил төрөгч болон химийн урвал ашиглан электрон буюу цэнэг гарган авдаг эд ба бараг л дугуйн дээр химийн лаборатори гэсэн үг юм. Fuel cell нь ус төрөгчийн атомоос электронуудыг хуулж цахилгаан үүсгэдэг. Дараа нь ус төрөгч нь хүчил төрөгчтөө нэгдэж ус үүсгэдэг бол электронууд нь цахилгаан моторыг тэжээдэг байна. Үүний үр дүнд тус улсын цахилгаан эрчим хүчнээс сүлжээнээс татсан цэнэгээс илүү ус төрөгчийн түншээр ажилладаг цахилгаан машин гарч ирв. Toyota энэхүү бүтээлээ 100 км/цаг хурдыг 9.1 секундэд авна хэмээн хэлжээ. Үнийн хувьд XLE загвар нь $50,595, харин Limited загвар нь $67,095 худалдаалагдаж байгаа юм байна. Toyota-гийн ирээдүй. Toyota Mirai. Дараагийн машин Dodge-ийн хурдан чөтгөр. Канадын Онтарио хотод бүтээгдсэн Dodge SRT Challenger Demon 170 машин нь 100 км/цагийн хурдыг 166 секундэд авснараа дэлхийн хамгийн хурдан үйлдвэрлэлийн машины тэдмийг өөртөө зүүлээ. Энэ удаа Dodge-ийн хөгжүүлэлтийн баг 4 оронтой морины хүчийг алдардаг Hellcat-ийн V8 хөдөлгүүрээс бүтээж чадсан байна. Допинг хэрэглэсэн мэт чадалтай 6.2 литрийн багтаамжтай хөдөлгүүрийн бүрэн хүчин чадлыг гаргахын тулд E85 хэмээх маш сайн чанарын бензин шаардлагатай аж. E85 шатхууныг шатааснаар 1025 морины хүч 945 фут мушгих хүчийг гаргадаг байна. Энгийн бензин хийсэн ч гэсэн Dodge Demon 170-ны 900 морины хүчин чадал гаргах юм. Супер чаржераар тоноглогдсон 6.2 литрийн багтаамжтай V8 нь өмнөхөөсөө маш олон дотоод сайжруулалт хийсэн тул хоёр хөдөлгүүрийн хуваалцдаг цорын ганц зүйл бол дамжуулах гол юм.
Сая дурдсан зүйлсээс хэрвээ ойлгоогүй бол шинэ үеийн машинуудаас Dodge Demon 170 нь шатхууны мангас юм. Бид ойрд ийм өндөр үзүүлэлт хараагүй ба хот дотор 100 км-т 18 литр, харин шулуунд 11 литр шатхуун зарцуулах гин. Харин дотор салааны хувьд өмнөх загвараас ялгарх зүйлгүй байх юм байна. Үүний хувьд $100,361 эхэлж байгаа бөгөөд нэмэлт тоног сонголтуудтай захиалснаар энэ тоо улам нэмэгдэх аж. 21-р зууны эхний 20 жилд монголчуудын өөр юм шүлэн нутагшуулсан төмөрхүүлэг бол яалтчгүй Toyota Prius. Зах зээл дээр хамгийн царай муутай машинуудын нэг болсныхоо дараа Prius гайхалтай ирвэхэ болж хувирв. Шин загвар нь 196 хүртэлх мордын хүчтэй бөгөөд үе үеийн Prius-уудаас хамгийн их хүчин чадалтай юм. Prius-ыг бусад хосолсон хөдөлгөөртэй автомашинуудаас хурдан болгож буй шинэ хүч дамжуулагч нь бүх дугуйгаар майжих боломжийг өгөхийн хажуугаар шатхуун зарцуулалтад нөлөөлөхгүйгээр онцлогтой юм. Өнгөрсөн жилийн загвар нь 60 км/цаг хурдыг авахд 10.5 секунд зарцуулж байсан бол одоо ердөө 7.1 секунд зарцуулах гин. Энэ нь бараг л саяхан худалдаанд гарсан Land Cruiser 300 автомашинтай адилхан юм. Toyota-гийн энэхүү 194 морины хүчтэй урд дугуйгаар хөдөлдөг загвар нь тэдний хэлж байгаагаар 100 км-т 413 литр шатхуун зарцуулах бөгөөд Prius-ийн хамгийн сайн үзүүлэлт болно гэж тооцоолжээ. Бүрэн шинжлэгдсэн бүхээг нь жолоочийн орон зайн зохион байгуулалтад илүү уламжлалт хандлагыг авч ирж байгаа бөгөөд илүү том дэлгэц арын суудлал халагчтай байх юм гин. Шинэ Prius нь намхан дээвэртэй, өргөн биетэй, намхан суудлын байрлалтай тул жолоотод илүү тохиромжтой болгож өгч байгаа юм. Машины хувьд 3 төрөл гарч байгаа учраас 3 өөр үнэтэй байх ба Elite загвар нь $28,545, XLE загвар нь $31,900 бол Limited загвар нь $35,560 байх юм байна. Prius-эгч Эрхэм үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон та бүхэнд хүрч байна. Одоо манай улс өөрсдөө нефт боловсруулж одоо бензин шатхууныг үйлдвэрлэхгүй холоос зөөчирдэг. Тэр нь холоос тээвэрлэгдэж удаан хугацаанд одоо түлшний савнд, нөөцийн савнд явж ирээд энэ колонкууд дээр мөн удаан хугацаанд хадгалагдаж байдаг. За тэгээд машины банкнд ороод мөн удаан ялангуяа хибрид машины бензин бас удаан дуустдаг, байнга бензин зарцуулахгүй цахилгаанаар хаяа ажиллаад байгаа учраас тэгэхээр бензин хуучирч муудалж хувиралд ороод системүүд бохирдоод форсуу бохирдоод тэгээ борсууг сайн тоосрохгүй болохоор сэвчэн толгой бохирдоод нэг шалтгаан. Нөгөө шалтгаан юу вэ гэхээр одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000-аад оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлнагч жиргүүд хатуурсан байна. Энэ сайлнагч жирг хатуураад ирэхээр хурууч ирзэн хатуураад ирэхээр одоо калапангийн шилд дагаж бохирдлоос үүссэн одоо койлц бариад компресс алдаад цилиндрийн даралт алдахаар одоо шатах камерт тосороод мөн сэвчээгээ бохирдуулаад тэгээд тачигч дуурах байдал үүсэж ирдэг. Тэгэхээр тосоо солихоос асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Манай хамгаа ирж юм хийлэгдэг юм байна. Нууцаар. Тэгээ тэрийг мэдээд сая энд ирээд бас хийлгэхээр ингээд ирээ сая хийлээ. Амгаа өөрөө зүгээр ярьжсэн бохоггүй. Айгуу гоё болж ийн хүчин сайжраад бензин эдлэлт нь их багасж ийн гэж хэлсэн. Тэгээ одоо тэрийг төрч үзэх гээл хийлгэж байна. Өө энэ ч одоо сайхан яаж штий өнгөрч штий. Хөөх бохсохс гээд. Амгаа хэр үнэ ярдсан байна. Худлаагаасаа яриад байна уу гэдгийг одоо шалгачээ. Бензин банк руу бол бензиний системийг цэвэрлэдэг тийм шингэн байдсан байна. Мотор руу бол мотор цэвэрлж мотор бэхжүүлдэг тийм шингэн байдаг юм байна. Энэ хоёрыг хийлээ. Одоо тэгээд нэг нэлээд удаан давхиадах гэж байна. 20-30 км явчаад тэгээд сайхан онгоох юм шиг байна. Бүр ингэж ялцчаад юу замын үд явдаг байж. Энэ эрс мэдрэгдэж шүү. Бүр ингэж
Тийш чинь бүр зууралтаад байгаа юм шиг санагдаад байсан. Их хүнд байсан чи. Одоо ч зүгээр янзын хөнгөн болж штэ. Хамгаагийн чи хоонд ол да. Би бол орчин үеийн техник технологиг их тийм биширж явдаг хөө. Нано юмнууд чинь их сайн штэ. Нано бүтээгдэхүүнүүд. Минийх ер нь нэг жоохон өгсөөр газар нэг жоохон бас нэг гიშгүүлэх гээд байдаг болцсон байлээ. Ер нь сайн ингээд дархан бархан өдөө явж байхад жоохон өгсөөр газар руу ингээд өгсөө даваа маваа өгсөхөр жоохон гიშгүүлж илээ. Бид жоохон моторын хүч жоохон багассан байна уу гэж бодоод. Анх бол дархан цууныг авчаад явж байхад бол өстой 5 4 мөр бараг 4 идтэй идчих шиг байсан шин. 20 ид мэдтэй зааж ирсэн шүү дээ. Анх. Тэгээ одоо бол тэрэндээ арай хүрэхгүй яваад байгаа байхгүй. Эсвэл бол одоо гайгүй л байна. Гоё л болж байгаа шүү. Энэ аргагүй нөгөө орж ирээд олон жил болцсон болохоор манай бензин тэгээд бас яг баталгаатай цэвэр бензинч бас хэцүү шүү дээ. Тэр одоо л ишгээ гоё л. Зүгээр моторын тагаа онгоолгоод харахад л дотор л 0 нагаар байгаа юм чи. Тэр одоо ингээ явахад дараа би жоохон ингээ хүч шаардахгүйгээр уртаа авчиад л та биш. Өнгөрч байна. Энэ ер нь их гიშгүүлэхэ болчлоо. Наа чи ингээ дандаа 20-с дээш явж шүү дээ одоо. Явсан биш цай. Тийм. Яг шөөрхөө аль дотор жишээ нь ингээд инерцийг өвхрүүлэх гэдэг юг болчихсон. Заавал гიშгүүлчих гээл юм урд авах гэхээр л одоо ер нь инерцээр аажимдаа өчих болоход бол гоё л. Ой, юм блөө. Энэ ч ёо. Яг өнгөрөх ч шүү дээ. Ингэдэг хүн шүү. Хилээд байгаа шүү. Хүмүүс аягүй их асууж байгаа. Тэр чиний гүйччэдэд лидер автопартс чи яад хийдэг ингээд. Би хэлсэн л дээ. Гэхдээ одоо тэгээд ингээд машин тэрэг ингээ гоё болол хөнгөрөөл байх юм. Надад бол сайхан байдгийг та нар өөртөө очиод үзээрэй л гэдэг шүү дээ. Нарийн ширээ юмыг биеэрээ үзсэн дээ шүү дээ. Би ярих чинь нэг ондоо биеэрээ үзээд машин тэргэндээ хийгээд үйлчлэгээ аваад явах бол бас өөр шүү дээ. Би бол олигтой тайлбарч чадахгүй шүү дээ. Тэгээд сайхан байна, баярлж гэн гээл тэгэл болно шүү дээ. Хавар хүртэл толгоо өвдөхгүй, намар хүртэл толгоо өвдөхгүй гээл тэгээд цаашаа байхгүй шүү дээ би ч тэгээд. Бусдын өөртөө ирэл үзэх хэрэгтэй л дээ ер нь бол. За би бол сая ингээд нөгөө цэвэрлэгчийн хийгээ явахад бол яадаг юм бэ? Ямар ч гэсэн нөгөө нэг их хүч гаргаж одоо хаазаа жоохон гიშгэж хүч авч хурдан авдаг байсан бол сүүлдээ бол тэр нь их гайгүй болчт юм байна. Гიშгүүлэхгүйгээр өөрөө хурдан авч эхэлж байна. Тэгэд бол тэгж санагдлаа. Тэгээд чи уусаа энэ машин чи өөрөө тэр заалтан байгаа юм чаа. Тэр заалтан дээр бол дандаа 20-с дээшээ гэл заасан. 20-с дээшээ гэдэг чи одоо бараг 4.1 идэд ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зэрэг маш бага идэд эхэлж байна л гэсэн үг. Одоо тэгээд тэр хамгаалалтаа хийсэн одоо сая тэгээ одоо бүр гоё болох хаа яг манай амгаа хэлсэн бол үнэн юм байна. Амгаа хэр үнийг ярьдаг хүн юм дээ. Тэ. Яг ер нь бол итгэж яваа. Амгаад бол их итгэж байгаа. Хөдөө явахдаа хилчээд явдаг байж. Эхлээд залхуурцсан л да би даач. Квест айгүй хөөрхөн явдаг. Хөөрхөн явдалтай тэрэг байсан биш үү? Одоо мороор бол одоо жороомор юмдгүү да. Харин манай одоо лидер автопартсын хаягийг бас тодорхой зааж өгнө үү гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Автопартс компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж үрдсэн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа
үйлчилгээг хийлгэж явах талаар техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болонгуудаас мэдлэгээ одоо арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэхэд өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай.